Бид нар ерөн зүгээр нөхцөл байдалтай нийцүүлж эдийн засаг төсөв санхүүхийн бодлогыг бол зүү гаргах учиртай. Тэгэхээр бид нар бол энэ удаагийн төсвүүдээр бас илүү нарийн төсвөөнийг шүүж, чамбай төсөв батлах асуудал дээр бол бас хариуцлага хандах ёстой гэж бол бас үзэж байгаа. Зарчмын өнцгөөс бол асуудал хандах ёстой. Тэгэхээр би бол ямар нэг бол одоо алдаа бол бас төсвүүдээр бид нар гаргаж болохгүй. Энэ дээр нэг хэд хэдэн асуудлууд байна. За эдийн засгийн хөгжлийн яам, сангийн яамнаас тодруулж асуулах зүйл байна. Төлөвлөлтөн дээр бид нар яг зөв төлөвлөж чадж байгаа мó? Төлөвлөлтөн дээр инфляцийг эх он 7% гэж тоцсон байна. Түүнтэйгээ уялдуулаад бид нар цалин өсөх нэмэгдийг бол 6% гэж тоцсон байгаа гэдэг. Гэтэл өнөөдөр инфляци өөрөө яг улсын хэмжээнд 9% болчиход байна. Улаанбаатар хотод 9.9% болчиход байдаг. Тэгэхээр үндсэндээ төсвийн бодлого өөрөө хэр зөв байна, эдийн засгийн бодлого өөрөө тийм байна л гэсэн үг. Тэгэхээр бид бүхний хувьд энэ зөв өөрөө төсвийн бодлогыг оруулж ирж эдийн засгаа зөв тэлэх. За эсвэл хэрэг буруу тооцоолвол эдийн засаг магадгүй уналт руу орох чимэрсэл бол байгаа. Тэгэхээр бид нар ямар ч бай төлөвлөлтөн дээр хариуцлагатай хандах ёстой. Инфляци төв тооцож байгаа мó? Нөгөө талдаа одоо яг төсвийнхэн бодлогоор бид нар яг энэ өрхийнхэн бодит орлогыг хэрхэн нэмэгдүүлэх юм? Дундаж давхрахынхаа одоо эзлэх хувийг хэрхэн нэмэгдүүлэх юм? Ядуурлын хувь хэрхэн нэмэгдэх юм? Ядуурлын түвшингээ хэрхэн бууруулах юм? Эсвэл одоо тодорхой хэмжээнд энэ тэтгэр болоод төсвийн бодлого маань хэр уялдаатай байгаа. Энэ асуудлууд дээр бас нэг ямар бодлого барьж байна. Одоо энэ дээр бол яг зүгээр бодлого талаас нь аваад үзэхээр нөөтийн бодлого орж ирж байна, төрийн хувийн хвшлийн түншлэлийн бодлого орж ирж байна. За үн цаас боон гарах эрхийг олох асуудал орж ирж байгаа. Том бодлогын төвшөнд ямар нэг одоо бодлогын өршөлт бол би адлага байна гэж хараад байгаа. Үндсэндээ нийгэм хүсэж байгаа асуудал маань бол татврын суурь шинжилгээг суурьаар нь бодлогын өршөлтийг хийгээч. Хувийн хвшлээ дэмжсэн бодлогыг гаргаач. Эдийн засгийнхаа идэвхжлийг сайжруулах ийм бодлогуудыг хийгээч. Татвар дээр нь суурь одоо юу гэдгийг томоохон өөрчлөлтүүдийг хийгээч л гэсэн ийм хүлээлт бол байгаа даа. Тэгэхээр энэ дээр одоо эсвэл нэмж засгийн газар магадгүй илүү том бодлогын татврын өршөлтүүдийг оруулж ирэх юм уу? Эсвэл зөвхөн энэ хоёр бодлогоор 2026 онд хязгаарлаж байгаа юм уу? Эдийн засгтэр үндсэндээ одоо бид нар бас үндсэн төрийн өөрийн дарамт төр их нэмэгдэж байна. Энэ цаг үе дээр үн цаас гаргаж байгаа асуудал зөв юм уу? Хуучин бол дотоод энэ үн цаас гарах асуудлууд дээр засгийн газар арай өөр бодлоготой байр суурьтай байдаг байсан. 2026 оны төсвийг засгийн газар байгаа их усүр боломжит төсвийн орлого за аль хэдийн энэ баруун 100 хуулиар төсвийг аль хэдийн одоо хуваарлцсан. За дээрээс нь жилийн төлөвлөгөөнд урсгал зардал 24% байх ёстой гэдэг. За мөн одоо төсвийн хязгаараар хүрээгээр одоо хоёр талдаа буурах ёстой гэсэн ийм маш олон хайчин дунд өөрөөр хэлбэл цаашдаа ийм олон хайчин дунд бол төсвийн бие даасан бодлогын орон зай маш багасж байгаа. Ийм одоо оны төсвийг төлөвлөөд улсын хурлд оруулж ирж байгаа. Ийм үед төсвийн бодлого төгс болсон гэж хэн ч хэлж чадахгүй. Төсвийн бодлого төдийгүй одоо эдийн засгийн хөгжлийн яамнаас оруулж ирсэн төсвийн хүрээг ч гэсэн одоо төгс орж ирсэн гэж хэлэх одоо боломж байхгүй. Гадаад нөхцөл байдал маань ямар байгаа вэ? За тийм учраас бид хамгийн одоо бага эрсдэлтэй төвшөнд төсвийнхаа тоонуудыг оруулж ирж байгаа. Бодлогын орон зай одоо улам хумигдж байгаа гэдгийг би дахин хэлье. За ингээд оруулж ирсэн төсвийн төлөвлөлтөнд дотор таны хэлсэн параметрууд яаж байгаа талаар би тоонуудаас нь дурдъя. За инфляцийн талаар эдийн засгийн хөгжлийн яам ярих ёстой. За эдийн засгийн хөгжлийн яамнаас оруулж ирсэн 7% гэдэг инфляц маань мөнгөний бодлоготойгоо нийцэж байгаа. Мөнгөний бодлогын 6 дээр нэмэх хасах 2 буюу 4-өөс 8 гэсэн ийм диапазон дотор бол багтаж байгаа нь. За дээрээс нь эдийн засгийн өсөлтийг мөн 5.7 дээр одоо ингэж дэмжиж мөн Монгол банктайгаа энийг уялдуулж орж ирж байгаа нь өөрөө мөнгөний бодлого төсвийн бодлогыг одоо нийцүүлж орж ирж байгаа бодлогын илэрлэл гэж харах хэрэгтэй. За төсвийн энэ олон хязгаарууд дотор цалингийн өсөлт, тэтгэврийн өсөлт маань энэ инфляцийг бол гүйцэж чадахгүй. Инфляцийг бас хэд их гүйцээж эсвэл давуулж тавих нь өөрөө дахиад эдийн засгийг одоо эрэлт талаас нь одоо өдөөх юм өндөр эрсдэл байдаг.
За тийм учраас одоо хуулиар өөрөг өгсөн бидний хамгийн одоо нэгдүгээр тарах ёстой тэтгэврэл бид одоо 6%-аар нэмж оруулж ирэх төсвийн орон зай энэ дотор байна гэсэн үг. За тийм учраас одоо цалин бол хөндөх ийм боломж орон зай бол байсангүй гэдгээ хэлье. За төсөв мөнгөний бодлого хэлсэн. За том бодлогын зорилт нь тийм ээ бид том бодлогын зорилт маань төсвийн өсөлтийн хязгаарыг бол бид нар хүмж чадсан. Төлөвлөгөөнөөс эхлээд за төлөвлөгөө 24% дээр байх ёстой шүү гэдэг бол энэ маш том хязгаарлалт болж байгаа. За мөн төсвийн хөрөөний хувьд ч тэр одоо бид хоёр талаас нь бууруулж орж ирж байгаа нь маань бол бас нэлээд том ийм бодлогын ийм одоо эргэлт алхам болж байгаа гэж бодох ёстой. За тийм ч учраас энэ нь одоо салбарууд дээр маш хүнд тусч байгааг та бүхэн одоо эхнээс нь харж байгаа. За гисэн хэдиж одоо бид энийг цааш нь одоо дасан зохицох ёстой. Тэгвэл дасан зохицохын тулд цаашдаа бид маш хатуу ийм өвдөлтөй ийм бодлогын шийдвэрүүдийг гаргах ёстой. Тэр нь өнөөх л 100 хуулийн дотор хийцэн байгаа аль хэдийн баталсан төсвүүд байгаа. За тэрийг бид нар оролдохгүйгээр цаашаага энийг одоо явах боломж одоо маш хязгаарлагдууд болж ирж байна гэдгийг хэлье. За татварын суурь өөрчлөлт. Татварын суурь өөрчлөлт 90 оноос хойш хамгийн том өртөгтэй, хамгийн том олон параметруудыг хөдөлгсөн олон далаацтай нэлээд том дэм суурьаар нь өөрчилж байгаа төсвийн цогц ийм хөтөлбөрийг бид эхлүүлж байгаа. Нэг дор бид нар 8 их найдын өөрчлөлтөд татварын өөрчлөлтийг бид хийж чадахгүй. Параметрууд нь бол орлого талдаа 4 их найдын өөрчлөлт өгж байгаа юм. Одоо төсвүүдээр дэм дарамт ирж байгаа гэсэн үг. Энэ нь маань яг төсөв тусах орон нутгийн татаас болж хувилбар болоод ингээд хоёр талтай эффект өгөөд ингээд 7-оос 8 их найд магадгүй 3 жилийн хөтөлбөр дээр бол энэ одоо инфляцтай холбоотой энэ дүнгууд өшөө одоо өндөр болохыг ч үгүйсэхгүй. За тийм учраас 26 он дээр одоо орлого багасж байгаа гадаад нөхцөл байдал ийм хүнд байгаа үед бид нар дааж чадах хэмжээнд буюу за мөн нөгөө талаас хамгийн их эрэлттэй хамгийн их одоо саналтай байгаа энэ нөөтийн буцаан олголтоор одоо эхэлж байгаа. За энэ нь бол одоо хоёр талын үр ашигтай нийт одоо мэдээж аж ахуйн нэгжүүд дээр мөн одоо тодорхой одоо арга хэмжээнүүдийг одоо мөнгөн суурьтай аккурат суурьтайгаар угаа шилжилт хийж эхэлж байна. За иргэд дээр одоо өрхийн орлого дээр бодтой дэмжлэг болохоор за дээрээс нь эдийн засгийнхаа одоо нөөтийн татварын суурийг бүртгэлийг сайжруулах талдаа бол энэ нэлээд үр дүнтэй юм арга хэмжээ болно. Би энэ төсвийн бодлого дээр ер нь төлөвлөлттэй чи алдаа байна л гэдэг асуудал яриад байгаа. Нэгдүгээр надад инфляцтай холбоотой асуудал эргэжил 7% байна гэдэг чинь бас л худлаа яриад байгаа асуудал ч байдаг шүү дээ. Өнгөрсөн жил та бүхэн ч өөрсдөө оруулж ирэхдээ энэ жилийн инфляцийг 6-аас 7% байна гэсэн. Гэтэл өнөөдөр одоо Улаанбаатар хотод инфляц бодит яг инфляц 10% байгаа тань. Улсын хэмжээнд 9% байгаа тань. Ийм болно гэдэг чинь өнгөрсөн жил бид нар төсөв баталж байгаад хэлж ирсэн шүү дээ. Бодит нөхцөл байдал юм хүнд болох гээд байна. Тэр үед бид нар төсвийн бодлогыг зөв болгоё гэдэг асуудлыг хөндөж яригж гарч ирж ирсэн. Одоо өнөөдөр нүүрсэндээ ч гэсэн аваад үзэл дээ. Та дахиад 90 саяар гэл тооцоол өөдрөгөө төсөөлөл гаргаад ирсэн. Үнэ яг харьцангуй далаар тооцсон байгаа. Гэхдээ чи эд төрөх боломж болцоо байхгүй болчиход байна шүү дээ. Алтны үн өөрөө 4100-аар авчлаа. Энэ ч нөрөө сайнны дохио биш. Эдийн засгөөрөө нөхцөл байдал сайнгүй болохоор байна гэдэг зүйлийг бол гаргаж ирээд байхад энэ дээр нэг жоохон бодтоор хандаж болдоггүй юм уу? Энэ тооцоолоо зөв хийж болдоггүй юм уу? Инфляцаа зөвөр тооцож болдоггүй юм уу? Эдийн засгийн өсөлтийг за энэ инфляцийн тооцоол дээр эдийн засгийн хөгжлийн яамныхын дугаараарай. За инфляцийн тооцоолдог философиг Тэмүүлэн гишүүнээ бас нэг ингэж ойлгочих хэрэгтэй шүү. Одоо Монгол банкны одоо мөнгөний бодлогын төсөөлөл яриад нь. Тэгэхээр энэ төрөөс инфляцийг онилж байгаа бодлогын зорилт маань өөрөө за хойдон бид инфляцаа алдах нэ, тэд болох нэ, 10 болох нэ, тэрээр 10-аар нь тавьчихъя гэдэг ийм тооцоолол биш шүү дээ. Энд чинь зорилттой төвшин баггүй юу? Одоо Монгол банкны 6% голчтой зорилттой төвшин диапазонд одоо нэмэх хас 2-4-8 гэж байгаа. Бид мөнгөний бодлогынхоо одоо бүх одоо хэрэгсэл зорилт бүхий л боломжуудаа макропруденшл ерөөсө бүх бодлогуудаа энэ рүү чиглүүлнэ гэдэг ийм зорилттой төвшин баггүй. Зорилттой төвшөндөө хүрэхгүй гүйцэтгэл ямар гарах бол дараагийн асуудал. За тийм учраас одоо засгийн газар Монгол банкнд 6% голчтой гэж үзэж байгаа бол инфляцийн голч нь 7 байх нэ. За энэ рүүгээ бид нар одоо бодлогоо чиглүүлнэ гэдэг юм зорилттой төвшин баггүй. Тэрээс чи гүйцэтгэл биш. Өөрөөр хэлбэл мөнгөний бодлого хатуу төлөвтөө хумж орж ирж байгаа. За тэрнтэй ижилхэн бид ерөөсөө яг төсвийн хүрээнд дээрээ ч гэсэн одоо бүх тоонуудаа хоёр талаас нь хумж орж ирж байна. Зардлаа хумж орж ирж байна. Орлогоо хумж орж ирж байна.
Ингээд мөнгөний хатуу бодлоготойгоо бид нар нийцж байгаа зорилт төвшнөрөө фронтороо цуг явж байгаа байхгүй юу? Гүйцэтгэл бол тусдаа гарна. Гүйцэтгэл одоо яг депозит дотор гарсан уу юу гэдэг бол дараагийн асуудал юм аа. За нүүрсэн дээр бол одоо засгийн газар ажил хийлгэж байгаа. За энэ жил бол ер нь 80-аас 85% хооронд гарна. Тэгэхээр 5 сая тонны зөрүү байгаа юм. Сая бид одоо түүхэндээ хамгийн өндөр буюу 8 сард 8.5 сая тонн дангаараа гаргалаа. Дангаараа. Тэгэхээр хэлийн нэвтрүүлэг чадварны хэмжээнд хүрсэн байна. Урд эрэлт байна уу, юу л байна? Бидэнд нүүрсэн байна уу, байна. Тэгэхээр энэ хэмжээ бол харин ч одоо бодиттой бөгөөд энээс давуулж гарах ёстой гэдэг. За алт бол яг төсөв мөнгөний бодлого, валютын нөөцдөр бол арай өөр гүйцэтгэдэг юм байгаа. Нүүрстэйгээс бол арай ялгаатай. За нүүрсний бодит хэмжээ, алтны бодит хэмжээ хоёр бол төсөв дагсан эдийн засгийн одоо дэмжлэг эдийн засгийн өсөлтийн энэ буст их дээрээ бол одоо алтан нөөц талаараа, валютын нөөц талаараа илүү их дэмжлэг үзүүлнэ. За нүүрс нь бол цэвэр эдийн засгийн, тээвэр логистик, уул уурхай гээд маш олон салбараар шууд бус замаар эдийн засгийн өсөлтөнд дэмжлэг үзүүлдэг юм байна. Тэгэхээр алтны хувьд бол 20 тонн гэдэг бол бас тийм бидний хүрч чадаагүй хязгаар биш. Бид нар хамгийн максимумдо 24 хүрж ирсэн. 24 хүрж ирсэн. Сүүлийн жилүүдэд нэг 15-аас дөнгөж давж байгаа. За тэгэхээр энэ жил одоо 7-8 орчим гарч байгаа юм байна. За ингээд нэг 3-4 үйлрэлт бол нилээдгүй бас энэ нэмэгддэг. За Монгол онгийнхын байвал энэ хэмжээгээ энэ жилийн гүйцэтгэлээ хийж байгаа нь тэр уул уурхайхан бас энэ дээр нь хэлчээрээ 7-8-2 доо. За гишүүний асуултанд нэмж тайлбар өгье. Хажилтар эрдэс хэлгийн уул уурхайн бодлогын газрын дараа нэмжсэр. За алтны тухайд бол олборлтын хэмжээ буурч байгаа нь бол өгнө. Энэ маань бол үндсэндээ шороо ордуудын нөөц үнцэндээ шахагдж байгаатай холбоотой. Бид нар бол үндсэн ордуудыг эдийн засгийн хэрэглэлтэнд оруулах чиглэлээр бол холбогдох ажлууд хийж гүйцэтгэх гэж төлөвлөж байгаа. За үндсэндээ нэг Монгол улсын хэмжээнд нөөцөнд бүртгэгдсэн нэг 100 гаруй ашиглалтын тусгай шийдвэрлэгээ үндсэн ордын. За тэгээд цаашд бол энэ ордуудыг эдийн засгийн хэрэглэлтэнд оруулах чиглэлээр бол ажиллана. Тэгээд засгийн газрын зүгээс бол алтгууруу гэдэг энийг бол зарлаа явж байгаа. Энэ үрэндээ бол ажлын төлөвлөгөөнүүд гаргаад бол ажиллаж байгаа. Би энэ алтан дээр яриад байгаа асуудал маань үндсэндээ зүгээр энэ алт өсөөдөө нэгдэг чинь сайнны дохой биш л гэдэг зүйл яриад байгаа байхгүй. 7-7 хоногоор энэ чинь нэг унц алтны үн чинь $100 нэмэгдээд байна шүү дээ. 4,000 өнөөдөр өнгөрсөн 7 хоногт байсан бол өнөөдөр 4,100 болсон байна. Цааштай чи хэд хүрэхийг бид нар тооцоож мэдэхгүй болчиход байдаг. Наад алтны чинь бүх нөөцийг бүрдүүлж байгаа үндсэн 4 улс буюу энэ Хятад, Америк, Герман, Итали эдгээр чинь бүгд өөрсдөө алтныхаа нөөцийг нэмэгдүүлээд байна шүү дээ. Энэ чинь сайнны дохой биш дээ. Эдийн засгийн хямралын дохой байхгүй. Тэгэхээр бид нар ийм нөхцөл байдал дээр эдийн засаг өөрөө дэлхийн түвшиндээ докторгүй байхаар байна. Инфляц нэмэгдэхээр байна. Долларын чинь ханш бол ингээд унахаар байна гэдгийн зүйлүүдэр ч гэсэн бид нар дүгнэлт хийгээд өсвөө нэг жоохон чамбаа хийл гэдэг асуудал яриад байгаа шүү дээ. Гэтэл үндсэндээ одоо өнөөдөр долларын ханшиг ч гэсэн харалтаа 3600 болцсон. Энэ зах зээл дээр доллар нь өөрөө олтгоо болцсон. Дэлхийд даяар долларын ханш унаад хахад манайд энэ долларын ханш өсдөг ийм уруу хамааралт дуусарна гэж бараг байхгүй шүү дээ. Тэгэхээр эн чинь эдийн засгийн бодлого нь өөрөө төлөвлөлт нь өөрөө буруу байна гэдэг асуудлыг би хөндөд байгаа байхгүй. Тэгэхээр дахиад та нарт өргөө бух шиг буруу ишсэн сүг шиг ингээл